Сайн байцгаана уу? Энэхүү өдрийн мэндийг та бүхэндээ төвшүүлээ. Дэдсэнгой салаанаас Номон Захтай дээл. Номон Захтай дээлний өмнөх бөгөөд одоо Сэлбэн Захтай дээл одоо танилцуулж байна. За ингээд Номон Захтай дээлийг та бүхэн маань харж байдаг. Сэлбэн Захтай дээл цаан цөмт хоцох маш олон одоо хувцууд сонголтоороо байдаг. Дараа дахин контентоор та бүхэндээ танилцуулна. За одоо энэхүү дээл маань одоо ингэ гой загварын хувьд болохоор энэ жоо чээж гой өргөн харагдуулна, дэвгэр харагдуулна. За биений хэлбэрт бол маш гоё эвтэйхэн байгаад байдаг. За тэгээд дараа нь ингээд монголчууд маань жоохон зарим залгууч жоохон алдаад байна гэж ганц хардаг зүйл маань бүс байдаг. Бүсээ ингээд дээр шигээ энэ руугаа бүсэлсэн, бүр доороо ингээд бүс ташаан дээр бүсэлсэн ч ашиг тий. Тэр ерөнхийдөө бол яг ингээд жоохон зөв гормын хийхийн тулд нар зөв бүслэн. За эхэлсэн талаасаа зүүн ташаан дээр бүслээ уяхгүй, хүүснийхээ урд уяхгүй, зөвхөн баруун ташаан дээр уйх одоо юм уламжлалтай юм сайхан түмээ. За энэ сайхан дээлний маань хувьд бол хоёр талтай оноотой. Оноотой дээл маань морин дээр мурдахад за одоо машин тэрэгэн дээр одоо суухад те маш гоё эвтэйхэн, хөлд саадгүй их эвтэйхэн байдаг талаараа энэ дээлэн дээр дөнгөд шингээгээд та бүхэндээ танилцуулаа. Баярлалаа.